За сайн бацхан үзэгчтэй. Шинэ телевиз Car Melody нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлэг сайхан хавар цаг ирж байна. Их сайхан дулаахан болж байна. Дожиг мужигтай явах даархарыг болсон гэдэг шинэ телевизийн хашаа дотроос нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Ардтаа машина авчираад ингээд тавьчихсан. Өчтөр симбит угаагаад ингээд өчтөр жоох машинд жоох найзтайгаа шавцсан. За ингээд та бүхэн харж байна. Өнөөдрийн манай зочноор Улсын Мелдраманы гоцлол дуучин Монгол Улсын салхин тэргүүний ажилтан Наги маань оролцож байна. Ингээд урилга авч хүрэлцэн ирсэн явдалд. Өрсөн явдал баярлалаа. Энэ машинд би бас сууж үзхийг мөрөөдчихсэн. Одоо ингээд мөрөөдөл бэлдэг юм. За чөлөөтэй юу суух. Маркад янз бүрийн үн үнс байхгүй. Чөлөөтэй өөрөөхөө гэртээ байгаа юм шиг байна. Өөрөөхөө машинд байгаа юм шиг байна. За. Дотор уулзъя. За, сүүлийн үеийн уран бүтээлээ сониач юм байна. Манай Наги маань одоо Улсын Мелдраманд одоо харьяалагдаж уран бүтээлээ хийж байгаа шүү дээ. Санаасаа ярьж. Улсын Мелдраманд одоо би чинь баг 5 жил ажиллаж байна. Тэгээд бас нэлээдгүй тоглолтууд хийсэн. Улам битээр маань дурт тахсуудаа зориулж уламжлалсан тоглолтоо хийлээ. 2 сарын 14 болсон. 14 болгоно болж байна. Манай Улсын Мелдраманд ч ер нь хэдэн жилийн түүхтэй. Ер нь одоо Монголын анхны тийм эстрад ерөөсөө намсраж явын нэрмжит Улсын Филармон аахгүй. Ерөөсөө орон болгоно ганцхан байдаг. Хүчмийн хүрээлэн гэсэн үг. Мэдээж одоо ингээд эстрад одоо юу гэдэг ингээд зөндөө жанрууд байна шүү дээ. Бондорог боовч гэдэг юм одоо ингээд зөндөө юм уу. Манагийн хувьд бол jazz. Одоо мэдээж одоо шинэ жилээр одоо их таарноо. Тий. Их олуулаа ирнэ. Олуулаа ирнэ тий. Одоо тэгэл ер нь би ч нэг 8-9 жил баг студид саунд инженер хийсэн шүү дээ. Саунд инженер хийсэн. Тэгээд ер нь тэгэл сонсоод туршлага судлаад. Тэгэл явандаа мэдгүй энэ стил жанр руу маш их дурлж одоо орсон. Тэгээд одоо бол би зөвхөн ингээд суралцаад ерөөхдөө ингээд зах цухаас нь амсаал ингээд явж байна. Мэдээж бол энэ jazz энэ одоо урсгал энэ чиглэл бол одоо 100 гаруй жилийн түүхтэй. Тэ жинхэнэ одоо Америк Нью Орлеанаас үүсдэг гэж ярьж байгаа. Ядуу дарчиг амьдралаас зовлон одоо тийм дундаас төрсэн урлаг гэж. Jazz, blues ер маань ерөөхдөө харуудаас гаралтай. Jazz гэдэг нэг юу гэсэн үг байна. Манай сайн мэдхөөс бол яг нэг юм нэг зураг хийдэг нөө юу нэг jazz. Зургийн jazz. Тий ер нь бол адилхан шүү дээ шүү. Эндээс одоо бүжиглэхгүй болохгүй шүү дээ. You can dance every dance with the guy who gives you the eye, let him hold you tight. You can smile every smile for the man who held your hand near the pale light. But don't forget who's taking you home and whose arms you're gonna be. So darling, save the last dance for me. Oh, I know that the music's fine like sparkling wine. You'll have your fun, laugh and sing, but while we're apart. Би чинь нэрээс юм штэ. Хүмүүлийн ухааны гэсэн бол төгссөн. За. Ямар мөрчлээ гэж. Айлж үшлээ мөрчлээ. Тэгэхээр та ч бол одоо төрмөл одоо нэг байгалийнхаа тэр их одоо авьяасаар явж байгаа гэж ойлгох нэ. За ер нь манай аав шивэр бас урлагталтай хүмүүс байдаг. Тэгэд магадгүй маш их нөлөөсөн баг. Аавын маань тэр одоо хамтлагт тоглож исэн тэр үеийн тэр хөгжим сонирхдаг мөн. Би ч ерөөсө хөгжим төврээд л унтчихдаг. Тийм байсан. Тэгээд аялал жуулчлалын мэргэжлэр найзуудаа дагаж аялал жуулчлалын мэргэжлэр рүү авах гэж байгаа. Яг оо дараа нь л бодож ирсэн л да би сүйст орчихгүй чи авдаач гэж тий. Тэгж бодчихсон. Тэгтээ хүний амьдралын юм тэр тусмаач байсан юм болов. Төгсөх жилдээ хүмүүлгийг төгсөх жилдээ би Дашка авах шавар хийсэн. Тэгээд Дашка авах шавар очиод Nature Sound төвд суралцаад тэндээс яг марлжингоо би
одоо Сока, Капелла, Кивигийнхэн бүгд тэндээс төрсөн. Тэ. Тэгэхэд тийм натур саунд. Тэгээд тэнд би чинь саунд инженер хийдэг байлаа шүү дээ. Чи ерөөсөө натур саунд дээр одоо тийм бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэндээс дуулах одоо их суралцаад даашгүй агш суралцаад. Тэггүй яах вэ? Тэндээ үлдээл саунд инженер хийгээд одоо юу яа л хажуугаар нь тэгэл тэгээд саунд инженер хийгээд бас нэг жил гаруй болоод байж ах та нэг дуу хийгээд ангирмаагч нэг иймэрхүү дуу байвал санд болоод тэгээд миний тэр чиний зүг зохиосон байхгүй. ангирмаг шиг зохиосон. Ангирмаагч аян ангирмаа өвгийн гişинглэг гэдэг маань ах. Шийлэр ах маань зохиогоод тэгээд даашка өгшөөрөө бичүүлээд тэр дууг 2005 онд гаргасан байдаг. За бүгд хамтдаа манай Наагийн чиний зүг дуу бүгд хамтдаа сайхан дуулцгаая. Итгэлэр жигүүрсэн дурлаа чиний зүг би илгээр хайртмээ. Учрыг билгэсэн харцаа үлдээж оруулын балаар намайг согтоо. Хүслэр хөвсөн харин дуугаа чиний зүудэн найли хайрт минь бичэн чамайга үргэлж мөх айлхгүй гэд би жаргам гэж үдээ хай им хагум орводэр намайг Зөнгөрөө хүслэр чинь чамайга мичин гайхи дахар имэрүү очин дээр намайг гуйра зүрхээрээ мөрөстөө чамайга мичин гайхи За баярлалаа. Чиний зүг. Чиний зүг гэдэг одоо бас нэр нь их гоё тий. Тэгээд энэ дуу бол нэг хэсэг бол бас нэг залуучууд малуучуудын хайр дор. Дуу нөгөө нэг сонсонгууд тухайн үед нэг очдөг тийм байх. Нэг энийг сонсоод яг тэр нэг драма театр маатар тэр байж байсан нэг жүжигнэр ажиллаж байсан. Тэр үед яг энэ дуу хийх болж байсан. Тэгээд яг тэр одоо бас их. Одоо ч 12 жил. Тий. Тий. Дурлалуудыг бас олон дурлалуудыг очруулж ирсэн хүмүүс болж ирсэн. Ооха. Би яаж бас нэг цаа байлаа. Цаагаар бас хүмүүс энэ ч ямар өнгөтэй цай вэ? Энэ одоо чивнэл яг над чинь одоо хувирдаг цай гэж. Энэ чинь эхлээд юу байх та юм юу байдгийг цэнхэр өнгөтэй байжгаад лемо хийчингүүд яа гэж уруул явагдаад чивнэл яг болчихж байгаа байхгүй. Ийм өнгөтэй болчихж байгаа. Тэгээд цэвэр одоо байлаас гаргаж авсан юм сайхан. Тэгээд манайх бас сонирх юм бол нөгөө органик гэдэг пэйж байгаа. Органик цэнхэр цай шүү тий. Нөгөө бид нар ч нэг чирнэлийн үзэг бичдэг байсан шүү дээ. Тий. Тэгээд нөгөө үзэг мүзгээ угааж нэг цэвэрлэл хэд нэг ийм хөнгөтэй юм гардаг байсан за. Яг нэг чирнэлээр засч мацаал одоо тэгэл тэр үзгээр бичнэ гэдэг чирнэлийн үзгээр бичнэ гэдэг ч бас хүнд байсан шиг хоцондоо янз бүр болгоо юм чи тий. Урлаг шүү тий. Гоё юм. Тэр нэг би бас сонсч байсан. Ер нь би их судалдаг байхгүй юу? За. Ашигтай юм судалдаг. Тэр нэг хурдны одоо юу сонирхдаг бас нэг энэ Австрал Шумахер болонгоо алдсан. Одоо тийм. Формула их сонирхдаг. Ер нь спортоор нэг хэр их сонирхдаг. Тийм хурдны юмд бол их сонирхолтой. Одоо жишээлбэл нэг мөр бол формулагийн зам дээр нэг тий унаад тэхүүч үсэх юмсан гэж боддгийг. Тэгээд Монголд хэрвээ тийм нэг орчин юу байсан бол магадгүй тэр спортоор хичээлж байсан ч юм билүү. Яаж мэдвэ тий. Тиймэрхүү юмд бол сонирхолтой шүү. Бас ер нь аялах дуртай, уул хадаар. Одоо аяллаа чиглэлээр төгссөн юм ч юм уу тэр руугаа бас мэдээж юу. Тийм. Дөнгөж сая бас бурхан халдун хайрханда гарчаад жилдээ бас тийш нэг мацаж тий. Бас нэг цэвэр агаарыг, жилийнхээ агаарыг зөвлөж шитрэгч болж байна. Сая би өндөр YouTube гэдэг нэг юу байдаг шнэ. Задаа. Тий. Тэрнгээс нэг 3 хоног аяллаа яа. Тэр бол уул мууланд тэр бас чанга бас гоё бас тасархай юм байна зүгээр. Асуулга очиж. Тэр цасмаа шавар маар тэр бол бас гоё кайфтай. Тэр гоё шүү дээ. Ер нь гоё. Янз юм лээ тий. Hotspot гэдэг хамтлагийг бол нэг хэсэг бас их гоё дуунууд гаргаад их тийм сахилахгүй дуунуудыг бас гаргаж нэг яажсан тий. Тэгээ одоо ер нь тустай ажлууд яаж н 2009 оноос хавал CD-г гээл Наранзан ах маань ерхий продюсер байсан шүү дээ. Тэгээд бүх дуунуудын ер нь зохиол юмнуудыг Наранзан бичсэн, хийсэн. Тэгээд яг British pop гэдэг стилээр бас нэг юм гоё
нэг арай өөр өнгө байсан байхгүй тий өөр өнгө жаа. Өрмөц гарч ирсэн шүү дээ тий. Тийм тэгээд нэг CD гаргасан байгаа. Тэр Ариуна гэдэг дуу бол бас байна шүү дээ тий. Бас их одоо тэр Ариуна тэгээд олон хүний тэр өөр хий гэж гадаг. Ариуна, Сара, Болроо, Номин, Солонгос. Нилээ олон тийм бас өсгөөчүүдэд нэр гардаг шүү дээ тэнд дэрж бас. Ариуна гэдэг нэг хиний тэр зүгээр л бид хэд яг тойр цуужгаад тэгээ яг Болроо гэдэг нэртэй Солонгоо гэдэг бас гардаг шүү дээ. Тэгээд дуусгаад ирчихэ. Миний Ариуна гэдэг нь арай тий гол дүр нь яг тэр зүгээр тэг нэрлэлсэн юм уу эсвэл нэг тийм Ариуна байсан юм уу? ерөөсөө байгаагүй тийм ерөөсөө байгаа. Бидний нунаас гарч ирсэн тэр дотор ургасан нэг тийм Ариуна. Тэр Ариуна юм бол яа. Тэрээс тэгээд Ариуна болгоёг өөр дөр авдаг. Харин тийм тий. Амжирсан даа шүү дээ. Энд энд арга хэмжээний бас дуусгаад тий гоё яадаг. Тэгээд тэнд чинь мэдээж яг тэр арга хэмжээнд дээр чинь найдвартай Ариуна байж байгаа байхгүй. Найдвартай Солонгоо бол байж л байдаг байхгүй. Надад яа. Aruна! Сара босак царайтай салхин ахгүй секси охин. Үгүй чи явж заяа. Олон залуусыг арасаа битих өнгөн маркин сихум тимэлэхаа. Онхан лан чамин бонсайдин ирэх охин. Хусик тирэнгэ шалэр Хүсэн бүхнээ авах дуртай баян охин. Хараа сонсоо үнэхээр хөрхөн охин. Миний Ариуна. Солонгос sorry чи биш шүү. Солонгоо босайдад юм шиг сонин охин. Савхорол над руу цаадгаж шүнжин амьдрал ярьдаа хэцүү охин. Шүнжин залгадаг байна шүү дээ. Намын бохарын номын ухаадаг охин. Нойр хүрмээр элдэмцэл яж намайг дандаа цаахаа багшиг охин. Би хараа сонсоо. За ингэж хоцгоод хамтгийнхаа Ариуна дууд бол даа гэж. Яа их тийм сахилахгүй тийм олон хүмүүс нэр. Энэ дууны үг нь их гоё те. Үг нь хэмцээ. Наранзан ах биз. Ер нь бол баг бүгдээрээ сууж байгаа л одоо тэгвэл гоё юм шиг, одоо ингэж гоё юм шиг. Дууны үг бол бас их дуу хөрөхөд одоо шиг. Оо маш чухал. Хамгийн гол юу. Ер нь бол маш чухал. Сүүл би бас ингэж боддог шүү дээ. Сүүлийн үед ингээд нөгөө юу яаж байгаа хүмүүс нэг хэлбэр өгöd байгаа ч юм уу. Хүчээр тэрийг нь юу Хүчээр одоо жишээлбэл тэн нэг Холливуд нэг гоё дуу хийд болно шүү дээ. Иймэрхүү дуу. Гэл тэнгүүд хүчмэн ерөөхдөө ингээл яг тэгж хийхгүй л дээ. Тийм ерөөхдөө тэр чинь нэг юм уур амьсгал юм байж байгаа шүү дээ. За тэнгүүтээ дараа нь энэ ямар өгчхүү гэлтэй өсгөлж байна. Тэгэл нэг тиймэрхүү дуу бол жоохон богиностой болоод байгаа юм шиг санагдаад байгаа хгүй. Яагаад гэх юм бол тэр дуу төрхтөө агуулга нь байгаагүй төрчихөж байгаа хгүй. Одоо үндсэн юм тэр дуунд байхгүй бий болоод байгаа хгүй. Угсагдаад хамгийн сүүлд нь тэр нь тим нэр өгье гэж. Тэрнээс нэг хуучны дуунууд Монголын одоо дуунууд аялгаутай маш гоё дуунууд юу юм гэхээр тэр үг ихлээд байсан. Яг айл нь нэг нэгнийгээ хөглөдөг гэдэг байгаа хгүй. Маш гоё аялгау авах юм бол энэ дэр ийм үг гэж яруна гэж бас биш нэг тал байна. Ер нь бол бүр эртнээс дээр үеэсээ бол шүлэг байж ич дуу байна тий. Хайртны би чамдаа ямар ихээр хайртай гэж бодох нь шүү дээ. Тэгэл тэн дээр ингээл тэр чинь тэр үгийг аялгуулдаг болгож хүн хүрэж чинь гэсэн. Сүүлийн үед бас хүмүүс cover дуу их одоо нөө cover гэдэг юу нэлээс газар аваад байна шүү дээ. Тий, энэ бол бас хөгжлийн нэг нь л миний бодлоор хөгжлийн нэг үе шаталтаа. Мэдээж тэр дууг тэр хийцэн байсан дууг арай өөрчлөөд яг өөр юм болгоод
ингээд дуулж байгаа нэг хэлбэр арай бас хөгжүүлж ийн гэсэн үг, хөгжин гэсэн. А тэрэн дээрээ мэдээж яг үндсэн өөрийн гэсэн юм хийн гэдэг л маш чухал болчиход байгаа. Тэгэхээр миний хувьд бол хамгийн анх Frank Sinatra гэдэг одоо алдартай хүнийг сонсож тэргээр ингэж хөхлөгдөж тэрний дуунд ингэж дурлаж бас энэ jazz хөгжмийг сонсож хийсэн юм болоо да гэж бас боддгийн. За ингээд And now the end is near, and so I face the final curtain. My friend, I say it clear, I said my case, oh, which I'm certain. I lived a life that's full. I traveled each and every highway and more, much more than this. I did it my way. Regrets, I had a few. But then again, too few to mention. I did what I had to do and saw it through without exemption. I planned each charted course, each careful step along the byway, and more, much more than this, I did it my way. Yes, there were times I am sure you knew when I bit off more than I could chew. But through it all, when there was doubt, I ate it up and spat it out. I faced it all and life's a call and did it my way. яа тэгээд дараагийн нэг зүйл байна. Сошиалыг нэр ашиглаж байна. Одоо ерөөсө салшгүй нэг хэсэг болчлоо шүү дээ. Яалтчгүй. Одоо салах юм бол чи хотчих гэж байгаа юм шүү дээ. Би хотчих гэж байгаа юм шүү. Айгуу Яг тийм Facebook болчихлоо шүү байх юм бол одоо Facebook бол одоо бүр хүн биш болчиход байгаа юм уу? Ашиж. тэгээд Тэгээ хаяа уулзах хэцүү юм уу? харин тийм бас заримдаа бас их тийм. Одоо би чи бас нэг Facebook өөртөө бас хэлээд ингээд одоо юу гэдэг ингээд за 5 агаас бүтэн сайд ч гэдэг юм уу одоо өнөөдөр би ч одоо Facebook руу орохгүй ч гэдэг юм. Бас нэг тийм нэг хязгаар байхгүй бол хитрхи бүр нөгөө нэг бас бүр ингээд донтчих жоох дом болох гэдэг байна. Тэгээд сүүлийн үед Facebook-оор нөгөө нэг бондгор туулаа гэдэг юм яваад байна. Тэгээд одоо хоёр эрэгтэй одоо би өөрийнхөө өдөөсөө бондгор туулаа хийж байгаа. Тэгтээ яг тийм яваадсан нэр. Яаж ийдэ надад ч одоо энэ чинь нэг энерги ингээд хоёр жавжргаа ингээд хамгийн олон одоо энэ хийх юм уу тийм. ихрийг тий хөвсгөрж ихрэг юм уу? За. Хийх хийх болгоод хийх болно. Нэгийг хийгээл тэгээ бондгор туулаа гэж хэлдэг. Хийх хэрэгтэй юм уу тийм. Тий. Яана одоо бүгдийн зацааш хийчихвэл хоёул тэгээд одоо манай хоёр ч одоо битэрэ чи хүүхдүүд бас нэг цэцэрлэгт бас явж ирсэн тий. Тэгээд хоёр ааваас нь одоо хүүхдүүдтэй зориулаад тий. Одоо бондгор туулаа яг тоглоё гэж. Хүүхдүүд найз нь бол чи найзгаа мэдж байгаа юм. Ерөнхийдөө намайг ч одоо найзууд маань одоо дараашаа гэдэг. Дараашаа тэгээд чи бол намайг барахгүй хаа. За энийг госоо тавьчих. Дуучин хүн бол бас нэгэн амны хайр. Явна. Явах байлгүй дээ. За найз нэгэлчээ. Бондгор туулаа. Яагаад ч гэж хэлж гоё юм цоглог хэлж байгаа. За. Бондгор туулаа. Бондгор туулаа. Яа, за. Яа.
За мандах тоо. Аавс ихгүй мандах тоо. Flow, rock and roll, no halo, we party rock. Yeah, that's to the top, no lead in our Zeppelin. Hey, party rock. Мандах тоо. Чага эйгүү болох гэдэг нэг юу? Бондгоо дуулаа. Оо. Бондгоо тоо. Бондгоо дуулаа. Юу яагаад ч гэнэ бондгоо дуулаа. Би арай дурдсан байна нэг. Хайдаад үгүй. Үгүй. Бондгоо тоо. Ямар юм аа? Бондгоо тоо. Бавар дуулаа гэж сонсдог. Ма ингэж бондгоо дуулаа. Бондгоо дуулаа. Stop. Hating is bad. One more shot for us. Another. Бондгоо тоо. You shaking that now? You home with me? You naked now? Get down, put your hands up to the sound. Бондгоо дуулаа. За. Get up, get down, put your hands up to the sound. Put your hands up to the sound. Put your hands up to the sound. Бондгоо дуулаа. Get up, get up, get up, get up, get up. Put your hands up to the sound, to the sound. Put your hands Бондгоо тоо. Бондгоо дуулаа. Бондгоо дуулаа. Яа тэр чиний. Оо энэ хурд хоцтой даа. Одоо уус авахгүй. Одоо цаахгүй шээ. За дүүний нэг юу ядагч бодлоо шүү дээ. Одоо тэг. Тэгдэг гэн. Оо чааш ингэ даа. Хаалаа. Бондгоо дуулаа. За гэж ядагч бодлоо. Йоо. За бондгоо дуулаа. Тоглоомыг тоглолоо. Asta үнэхээр бомгоор болт юм байна тий. Тэгэхээр бомгороод энэ ам жоохон том болчихгүй юу? Би одоо ямар шиг харагдчихсан бол чи бол их л бас алиа царайтай харагдчих. Ярьсан чинь нэг сонирм амны эзэлсгүй нэлээд Харин том болцсон байна тий. Би ч уг нэг боозыг 2-2-оор нийтдэг байхгүй. Яа чи төрүүлэх аргагүй байна. Манай нагад чинь бас одоо их гоё үлгэрч гоё танд чи их гоё найзлдаг ш. Манай жүжиж уугмаа. Бархуу хонгор гэж бас нэг найз байгаад байна тийм ээ тийм. Тэгээд би нэг ирчүүд ч бас нэг амар гоё тоглож моголд бас би нэгээр ирчүүдийн тоглоомыг хатуу ш та тийм ээ. Чад би нэгээд чадна. Яаж би нэг би бол их манай найз наваад гэдэг байхгүй айгу хатуу тоглоомтой гэдэг байхгүй. Хамгийн хатуу тоглуулж ирсэн. Чи өөрөө хүн тоглож ирсэн юм эсвэл чадуулж ирсэн. Би түүх байна. Гэтэ одоо яг нэг тийм юу бас олчихгүй байна. Би нэг найзаараа ингэж чадуулжсэн. Нөгөө өглөө бид нар шүн маргааш бие даалт шалгалт өгөх байл. Энийдээ бич бэлдээл ингээл ингэж унтчихдаг баг. Тэгэл талах удааг байтал. Сэтгүүлэхд орохгүй. Бүр яг өөрөө мэдээд байгаа байхгүй. Бүр нэх удаагүй. Өглөө бид нар чинь баг 4-5 болгож унтлаа. 4 Хичээлээ хийж байгаа. Би даатаа хийж жаад даат явсан. Манай найз бас жоо хоол байдаг байхгүй. Тэгээд нэх удахгүй сэрүүлж болчихвол цагаа харсан чинь. Болчихжээ 7:38 баг төгч чинь. Тэгэхээр өөрийнхөө цагийг харсан чинь очиод бүр итгэхгүй компьютерийн цаг харсан чинь бас л 7:40 болчихсон. Оо ямар сони юм бэ гэл. Дуг хийгээс хэрэгшил болсон. Дуг хийгээс хэрэгш болсон чинь хамгийн гол нөгөө тэр хүмүүс бүгд унтаадсан байхгүй. Гэтэ би нөгөө одоо босч явахгүй бол би ганцаараа босч явах хэрэгтэй байсан. Болохгүй явахгүй гэл хамаг хуцсан хүмүүсэл гараал алхчихсан ч л уц дуурдаг байхгүй. Нэг чинь татаж та инээ гэл. Намайг би ерөөс хөвтөл 20 минутын дараа бүх цагаа өөрчлөлтэй байл. Нэг 20 минутын дараа өглөө бүр харахгүй байгаа. Ямар сони юм бэ гэж дараа алгачсан чи залгатай юу. Тэгэж нэг чадуулж ирсэн. Моохот авсан. Найз өөрснөө болгоод зэрэг унтаад. Тэгээ өөрсдөө болгоод нам унтаад байдаг. Нэг нь болохоор яг намайг ингээд анзаараад байсан юм. Юу зүрхээ дээр компьютерийн цаг мага дээр бүгдээр бүх цаг зөө ерөөсөө харуулдаг те.
Баандар зэлж болохгүй нөө шүү. Ирэх хүнийг үгүй болгоё. Ирчүүдийг ер нь нэлээд одоо бас магтанд болсон шүлгүүч өгöd манай нэг хэний pop модернист яруу найрагч гасан зохиохын нэг гоё ирчүүдээ өмөрч бичсэн шүлэг гэдэг шүү дээ. Тэгээ ямар сандаа манай нэг жүжигч яах гэжсэн. Жага хаяа ганц 100 тачаал гэрлэг орохоор л ихтэй. Нөө CD хаана? CD. Шүлэгтэй CD хаана гэдэг. Одоо ингэдэг нэ ирчүүдийн баяр нь бол одоо бүсгүйчүүдийн баяр гэхэлэр чинь одоо ингээд Мартин Амангийн хурцын баяр одоо ингээд зөндөө олон баяр ирчүүдэд болохоор зэрэг ерөөсөө их баяр их зөв. Адаглаад ингээд нэвтрүүлэг гихт чинь одоо юу байдаг гэж шүү дээ. Одоо ингээд бүсгүйчүүдийн цаг дэлгүүр хийсэн, хоолны, мэмгтээчүүдийн зөвлөгөө, гоо сайхны нэвтрүүлэг, за тэгээд өөрсдийнхөө нэрээр нэрлсэн дог шоунууд гэл асар их нэвтрүүлгүүд байна гэж. Ирчүүд мөрх юм уу? Ирчүүд болохоор хоёр нэвтрүүлэг үзчихэж гэж. Нэг нь цагийн үр дүн чинь, нэг нь цагдаагийн мэдээлэл. Байна гэж. Бас ошин шогдож гисэн гардаг шүү дээ, тий? Очих газар байдгүй. Очих газар байдгүй. Яадаг ч үлээ. Ганц ирүүлж идэх тий. Чинь эрүүлжүүлэх гэж байгаа шүү дээ, тий. Тэгээд одоо ингээд хүчээр бид нар ч өөрөө гэрч чинь ингээд одоо хүүхдүүд хүүхдтэй нэг уулз нь одоо ингээд олон амьд солонгосын олон ангидууд одоо эмгтээд ширалж үзсэн. Тэгээд сүүлдээ хүчээр дундаас нь имийг ойлгоод бүр дундаас нь ойлгоод сурцсан байна гэж. Хүн харахад болоо тэгээд дундаас нь ингээд хойноос нь харахад бол яг мүзээд гарч урдаас дарангууд унтчихуд гэж. Тэгээд хүүхдүүд бас ингэдэг нэ одоо салам молон дээр одоо ингээд хүмүүс ч одоо баяр болгож манай эмгтээчүүд хүмүүс хэзээ ингээд солонгоруулаад мөнгө болгоод одоо ингээд зөндөө юм болдог нөө хүмүүс руугаа бодвол биткүр маникүр гэж манай ирчүүд өрхөө ерөөсөө тэгэл 3 талаас нь ганц шударчих гэж бодлоо 3 талаас шудраад тэгээд гээл өөл тэгээд болж тэгээд ирчүүдээ салаанд очдөг гэж байгаа. Яаж очдөг вэ? Эхнэрүүдээ авах гэж салаанд очдөг гэж. Яг гэж очдөг гэсэн чинь. Тэгээд ер нь ирэх хүн ямар хос те ямар хүнийг ер нь ирэх хүн гэж найз чаддаг, нөхөрлж чаддаг тий. Тэгээд сайхан байж чаддаг хүнийг л одоо эр хүн гэх болоод гэж бодож байна. Тэгээд одоо эр хүн зүрхэндээ үлдэх гэл эртээ өөлж болохгүй юм шиг тий. Би бол тэрний эсрэг байдаг. Бас хэлсэн байдаг шүү дээ. Нөгөө өөлдгүү, архиудгүй эртээ нэг хэцүү шүү гэж тий. Тэгэхээр одоо сүүлийн үеийн нас яваач тэрөө. Сүүлийн үе зөв солонгос синемаа үзээд баг явчих гээд байгаа юм шүү. Одоо тэр өөлж байгаа хэрэгтэй. Тэр чи яагаад бол юм гадагшлал төхгүй болохоор зэрэг дотроо тэр нэг буглалт юу байна. Тэгээд замаа яг урлагийн хүмүүс бид нар чинь хасар юм богино хугацаанд ингэж унж босдог ингэж ийм хүмүүс байдаг юм байна гэж би бодсон. Тэгээд ёо сайхан хаяа бол аваад ичнэ. Тэрнээс бол эр хүн гэж заавал тийм байх ёстой гэсэн юм байна. Миний хувьд бол байхгүй л гэж. Нааги ойлгосон нэр байх. Яа, юу гэдэг юм бэ? Явах гэдэг шүү дээ. Нааги. Тийм нэг юм аргачлаа юм шиг байна. Аргачлал тийм. Нэг юм яа бүр түлхсээр гаж ин ороод тийм сэдв рүү сэдв өгч байгаа юм л да. Сэдв өгөөл тэрэн дээрээ барьж авт юм шиг байна. Тэр бариад авчиж байгаа байхгүй. Би нэцнэрээ бас нэг жаз дууны олон улсын уралдаанд бас Гран При шагнал авчижсэн. Маш том одоо бас гойд бол бас том шагнал их хөрөнд авчижсэн шүү дээ. Тэр болохоор яг жаз дууч биш л дээ. Страт дуулаач дээ уралдаанд. Тийм, страт дуулаач дээ уралдаа. Яг олон улсын. Тэрэн дээр нэг 12 3 орон оролцсон тийм. 2 жил нэг удаа болдог. Тэгээд энэ жил одоо 2 жил нь болцсон. Би одоо нэг Гран При авсан хүн уралгаар нэг шүүгчээр орцоор очдог. Шүүгчээр очдог. Заавал тэнд дунд сууж явах хэрэгтэй. Өөрийнхөө улаан үед бол би. Тэгээ ерөөхдөө бас зэрэглэлээрээ бас нэг тийм доогоор бас зэрэглэл биш. Үнэхээр чадварлаг уран бүтээлч маш олон одоо солонгос улсад бас тэгээ оройд улс гэдэг чинь бас маш олон улсууд орсон. Тийм маш олон улсууд маш олон чадварлаг. Гэхдээ дандаа бас мэрэгжлийн байгууллагуудаас одоо жишээлбэл өөр газруудын филармоноос ч юм уу те мэрэгжлийн тэм дуучдын мэлтэн болдог. Монголоос бол Сараа ихч одоо Сэрчмаа алтан цэцэгчгээд маш том дуучид маань бас яваад Гран При нэгдүгээр байр гэдгийг авчирч ирсэн. Монголын оролцогчд бол үргэлж бас чанга байсараад ирсэн байлээ. За тэгээд манай нэвтрүүлэгч чинь бас өргөцсөн зочиндоо бас бэлэгтэй. Оо бас би ч өөрөө бас аягүй бэлэгтэй нэвтрүүлэг, хоолтой нэвтрүүлэгтэй гэдэг. Бид балараад байх. Бэлгийн дургу хин гэж байх юм чи байна тий. Тэгээ бидний хамт одоо саяны хоёлыг яваадаг энэ тэр удааг энэ цэнхэр цай, органик цэнхэр цай. Цэвэр байгалийн бүтээгдэхүүн нэг сайхан одоо их ажлынхаа хажуугаар бас хэрэглээрээ.
Дахиад бэлэг бай. Хүү яа. Хоёул ч өнөөдөр бондор дуулаа игээд би бэлэг өгөх. Балж хийж байна. Одоо хэдийгээр бас өвөлцөг өнөөдөр бас хараад бас дуусгал өгөөд гэж сайхан ноолоор оруултыг найздаа. Яа. Баярлаа. Ямар гоё. Улаан байвал мянган дуучин хоолойгоо хайрлах. Тиш. Тэгтэйч. Тэг байх. Маш гоё. Би ч хамд бас бэлэгтэй. За. Нөгөө яриадсан тийм миний зэтгэлийн нэг одоо цомгийг альбомыг миний анхны би даасан байсан. Цомгоороо. За найздаа шүрлээ. Машинда одоо энэ дугаа одоо сар CD солихоо сонсноо. Ичүүдээ багтан дуулъя. Мотиг. За момны бүх цагийг шүүдэ. Бүгдээр хамтдаа дуулцгаая. Йоо. Ирчүүд эхний хартуги байсан боо Ой юуна гоёж гадах юм бэ Ирчүүд эзэтгэл хөртгүй байсан боо Ангиж бид нар юунда ухав бэ Эхсик хүний гар үгүй боо Эх үсик хэн тэмэрч хайрлах юм бэ Эх цэргийн зэж үгүй байсан боо Эх орнохын хайгаалах юм бэ Ахын үгээр бид нэр хүмүүстэй Ацасалж бид хаяа покерцдог Аяны сухта бид нэр жаргалтай Амьдрал татхан нарай мухастай Эхүн биднийг ирцорих чимдээ Иймэл хүнийг алдаргав ядагдаг Ирчүүд биднэр талда оноо байдаг ч Зүсэлнээ зүтгэж бас чаднаа Би, чи, бид бүгдээрээ ирчүүд хийн бүтээн Болохгүй бол дахиад болсон чадан чанган Чадахгүй бол сураад үгэн Уйдэн дуудан нугасаа бид нар чин Ирчүүд шүүдээ Ирчүүд шүүдээ. Эр цэргийн цээж үгүй байсан бол их орноо хэн хамгаалах юм бэ? Ирчүүд. Шидийн сайн ирчүүд минь хачирда Шиг дээр зарим нь хайр додвуда